Баярлалаа. Тэгэхээр 2020 он хүртэл Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй бид танилцаад байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний асуудлуудыг байнгын хорондор бас нэлээд ярьсан л да. Тэгэхээр хамгийн гол асуудлууд бол яг хөө мэдээч хэрэг улс орны одоо санхүү эдийн засгийн байдлыг хамааруулж ихэнх юмаа төлөвлөж чадаагүй л баг. Гэхдээ ерөнхийдөө одоо эдийн засгийн өсөлт маань тогтвортой байна л да. Өнгөрсөн жил 6.6-аас 7% байсан. Энэ жил бас 6% орчимд тогтвортой байхаар төлөвлөж орж ирсэн нь бол сайшаалтай хэрэг. Гэхдээ энэ дотор бас гарцаагүй төлөвлөх ёстой асуудлууд байгаамаа. Жишээлбэл одоо бидний хамгийн чухал амьдралтай холбоотой юм ажлын байр. Ажлын байрыг хэн бий болгох вэ гэхээр ерөөсөө энэ аж үйлдвэр хүнд ба хөнгөн үйлдвэрүүд бий болгодог. Яг хүнд үйлдвэрийн бодлого маань энэ уул уурхай ашигт малтамлаад агаад янз янзын одоо газрын тос ч гэдэг юм уу төмөрлөгийн үйлдвэр ингээл эднийг ямар ч байсан бий болгоно одоо хийчихсэн боловсруулах үйлдвэр төлөвлөж явах шиг байна. Энэ бол ямар ч байсан эхлэл сайшаалтай хэрэг. Тэгтэл одоо жижиг дунд үйлдвэрүүдийг бас үндэсний хөгжлийн газар их ямар журмаар төлөвлөж яаж бодож байгаа хөдөө аж ахуйн яам бусад үйлдвэрүүд маань жишээлбэл бид нар одоо 90 он гэхэд маш олон төрлийн үйлдвэрүүдтэй эсэж штэ жижиг дунд үйлдвэр 21 аймагт цагаан эдээс сүү боловсруулах бүх аймагт одоо үйлдвэр байсан байна. 90 оноос 90 он гэхэд тэгтэл өнөөдөр бид нар нэг ч аймагт энэ үйлдвэрээ сэргээн босгож барьж чадахгүй байна. Цагаан эдээгээ бид нар одоо монголчууд огт боловсруулахаа болжээ. Энийг би өчигдөр хөдөө аж ахуйн яамны сайдаас суугаад хариулт авч чадаагүй. Мах ярьсаар агаад нөгөө 2-3 минутанда аргалаад өнгөрч байгаа. Ийм байж болохгүй л дээ. За сайд энэ талаар мэдэхгүй байгаа юм бол хөдөө аж ахуйн яамнд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар сэтгэлгээний шинжилгээтэй байх хэрэгтэй. Бид нар одоо ааруул өрмөө урд зүгээс худалдаж авах юм уу яах юм? Энэ сүү боловсруулах үйлдвэр чинь миний бодлоор бол бидний хөтөлбөр зорилтод байж байгаа. Тэгээд бүх аймгийг одоо энэ боловсруулах үйлдвэр цагаан эдээ боловсруулах үйлдвэртэй болно гэсэн өнөөдөр ард иргэдийнхээ дунд ч гэсэн хөдөлгөөн урайлга өрнүүлээд ийм талын үйл ажиллагаа зохиохгүй байна. За аж үйлдвэрчлэлтэй холбоотой олон асуудал байна. Дэд үтц. Мэдээч хэрэг дэд үтцийн асуудал одоо бий болж аж үйлдвэр нь хөгжин, жижиг дунд үйлдвэрүүд нь хөгжин. Дэд үтцийг манайх улс одоо тэргүүн зэргийн бодлого олгож хөгжүүлэхгүйгээр эдийн засгийг солонгоруулна ч гэдэг юм уу олон юм яриад ерөөсөө хэрэггүй. Дэд үтцээ одоо ойр зургийн нэг эрчим хүч зам харгуй. За тэгээд цахилгаан арчимч эдгээртэйгээ холбож бид нар ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр замын бодлого эхэлчихэд энэ сайн хэрэг төмөр замаа барих гэж байна. Төсөв төлөвлөгөө нь гараад ирсэн байна. Сайн хэрэг үнэхээр одоо хурдан баригдасаа л гэж залбирч байна. Аль болохоор олон үндэсний аж үйлдвэрлэлүүд энд оролцоосоо. За эрчим хүчний асуудал байна. Эрчим хүчин дээр одоо энэ цахилгаан станцууд хаана юу болж байгаа? Багнуур маргаантай байна уу? Яаж байна? Энийг яаж төлөвлөгдөж байна? 5-7 эрчим хүчний станцыг оюутгаатай хамтран барих нь юу болж байгаа? Монгол улс нүүрсээрээ дэлхийн 10-т ордог баялагтай байж эрчим хүчээр хараад байж болохгүй байна. Энэ бодлогыг одоо энэ сайд нар нэг дайчин бодлого гаргаж хэрэгжүүлдэг одоо хүн байна уу? За дараагийн нэг асуудал бол энэ юутай валютай ханштай холбоотой том асуудал байгаа. 2012-аас 16 онд 8 их 80 төгрөг хэвлэж тараасан эдийн засагт мөн одоо 1400-аас 1400 байсан валютын ханш гинтхэн 2600 болгож өссөн. Одоо үн татваржуулах хөтөлбөрч илүү. За энэний харгаагаар өнөөдөр хамгийн хүн дээр тусч байгаа юм одоо бидний өргөн хэрэглээний барааны өсөлт. Ард иргэдийн амьдралын худалдан авалтын чанар байнга дуудаж байна. За дээр нь хідэн одоо татвар төлөвлөлтөг одоо хөрөнгө оруулалт авсан жижиг дунд үйлдвэрүүдээс аж ахуйн нэгжүүд бүгд дампуурч байна. Энийг одоо манай сангийн яам одоо засгийн газар юу бодож байгаа? Энэ үйлдвэрүүдээ ингээ нүдэн ханиад за танах хөрөнгө зээлтэй байсан юм чи ингээ дампуураа дуусах гэд ингээ бүгдийг дампууруулчих уу, явуулчих уу? Энэ валютын ханшны энэ уналтаас болж олон юм одоо манай эдийн засагт За би зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн Эрдэнэ нутгийн урилгаар Сэлэнг аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэндээ их хурлын нэрийн өмнөөс сурлагын өндөр амжилтыг хүсье. За даваа сарын сайд хариулна. За өнгөрсөн намар засгийн газараас эрчим хүчний салбарт барилах дунд хугацааны хөтөлбөрийг бол баталсан. За энэ хөтөлбөрөөр бол энэ эрчим хүчээр хараат бус болох асуудал бол нүүрсний станц өөр одоо шинээр нэмэгдээ 4-5 боллоо ч бид нар хараат байдлаасаа гарч чадахгүй. Нүүрсний станц гэдэг бол өөр 4-5 цаг галж иж хасдаг. Тийм учраас бид нар
100 мегаваттын батарей хороогоор авах тухай асуудлыг одоо сангийн сайд бид яриад Аз хөгжлийн банкнд тавиад ингээд үндсэндээ энэ асуудал чигдрээ явж байна. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг мөн барьж ашиглалтанд оруулах юм бол за бид одоо эрчим хүчний хувьд бол бас одоо бие даасан тэр системийн суурь тавьж эхэлнэ гэдгийг бол хэлье. Ер нь дид үтсийн салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулалт хийж байгаа бах уу? Дид станцууд барьж байгаа бах. Харин тэр авсан зээлээ тэр дид станцаа төрлөө шахна гэж байгаа бол тийм байхгүй. Тийм байхгүй. Тэрний төлөө энэ салбараар янз бүрийн ярьж байгаа бол тийм бүлээж авахгүй. Ер нь бол энэ салбарт нарны станцуудыг хөгжүүлэхэд бол тодорхой хүндрэлүүд байгаа. Яагаад гэвэл нар жаргахад бол систем дутагдал үүсдэг. За энэ дутагдлыг хаах их усар манад байдаггүй. Тийм учраас бид нар Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг одоо коноп тарангууд эрчим хүч нийлүүлдэг ийм станцуудыг авъя гэж. Мөн батарей одоо хоримтлоор буюу сүүлийн үеийн хамгийн сайн технологи. За энэ технологи бол одоо 100 мегаваттыг нартай үед нь хоримтлуулчаад оргил ачааллын үед тэр нар жаргангууд утгаж байгаа их усврыг нөхөж болох ийм одоо боломжтой шинэ технологи юм билээ. Энийг бид саяхан улсын их хурлын одоо энэ сэргээх төсвөмчний төслөөр ажиллагаа ажлын хэсэг бол очиж танилцсан байгаа. Энийг бид нар одоо системд хийж чадах юм бол харин маш том дэвшил болно. Бид оргил ачааллын үед бол өдөрт Оросоос одоогийн байдлаар бол 60-80 мегаваттыг өдөр тутам авж байгаа. Тэгээ 6-9 цагийн хооронд одоо хоол цагийг хийдэг энэ үедээ бол өдөрт авж байгаа. Хэрвээ энэ 100 мегаваттын хоримтлууртай болчих юм бол бид одоо өөрсдөө аваа явцдаг ийм дид үсттэй болно. Тэрний төлөө бол зориод ингээд хөрөнгөний асуудлыг сангийн сайд толгодох газар нь тавиад шийдээд ингээд явж байна. За Эрдэнэ бүрэнгийн хувьд бол одоо техник эдийн засгийн үндэстэнд боловсрогдох шатандаа явж байна. Энэ дуусангууд тендер зарлагдана. За энэ хоёр усан цахилгаан станц батарей хоримтлуур хоёр бол манай эрчим хүчний системд бол том эргэлтийг бол авчирнаа гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Гарамж шүү нэвэлт 1 минут асуулт. За Хөрлөбаатар сайд хариулна. Дараа нь хөдөө ээж гоё. За үнэхээр энэ 8 их найт төгрөгийг цаасан мөнгийг хевлээд эдийн засгт оруулсан. Эдийн засгийнхаа бодлого дээр нэлээ бас суур бодлогууд дээр алдаа хийж явснаас валютын ханш хөдөлсөн. Хөдлөлтөд нэлээд том хөдөлсөн. Төгрөгийн худалдаа авах чадвар унсан. Энэ өөрөө эдийн засгийг бол үндсэндээ бол өөрчилсөн гэж үзэж байгаа. Иргэдийн бодиттой орлого бол буурсан. За аж ахуйн нэгжүүд ялангуяа одоо долларын зээлтэй байсан аж ахуйн нэгжүүдэд бол маш том хүнд цохилт болсон. Ийм аж ахуйн нэгжүүд бол энэ цохилтоос одоо хүртэл сайн гүйцэд гарахгүй байж байгаа. Тэгэхээр засгийн газар энэ чиглэлээр юу хийж байгаа вэ гэхээр энэ нэгдүгээр эдийн засгийнхаа бодлогоодыг зөв болгоё гэдгээр хатуу олон хүн таалагддгүй шүүмжлэл ихтэй ч гэсэн бид нар эдийн засгийнхаа энэ зөв бодлогыг үргэлжлүүлээд хийх нь бол зайлшгүй. Ингэжээж энэ ханш хөдлөд байдаггүй тэр эдийн засгийн бүтц бий болдог. Дээр нь ханшиг хөдөлгөөд байдаг зүйлүүд бол алга болно. Сөрөг үр дагаврууд, сөрөг одоо зүйлсүүд алга болно гэж үзэж эдийн засгаа бол цэгцлэх ийм ажил бол нэлээдгүй хийх зайн. Энэ юу гэхээр энэ үр дүнд төсөвч ашигтай болсон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Гадаад үр бууж байна. За хамгийн гол нь валютын нөөц бол нэлээд хэмжээгээр нэмэгдэж эхэлсэн. Энэ бүгдийг яагаад хийж байгаа юм бэ гэхээр үндсэндээ цаашдаа энэ ханш тогтвортой байдаг. Дахиад аж ахуйн нэгжид нь им долларын зээлтэй аж ахуйн нэгжүүд хүн цохилт аваад байдгүй. Иргэдийн бодит орлого унаад байдаггүй. Ийм нөхцөлийг л бүрдүүлэх гээл одоо хичээж хармааж одоо ажиллаж байгаа гэдгийг бүр онцолж хэлмээр байна. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр одоо ингээд эдийн засгийн буруу бодлого яваад эхлэх үед бол бүгдээрээ л олон нийтээрээ л эсэргүүцэх хэрэгтэй. Олон нийтээр болохгүй штэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дагалдж явчаад бүх хүмүүсийн онод бас шүмжлээд идэг байж боломгүй байна. Тэм учраас энэ эдийн засгийнхаа бодлогоодыг зөв болгох,
суурь үзүүлэлтүүдээ сайжрах тал дээр тууштай яваад босгочмоор байгаамаа гэдгийг би хэлий. Ингүүл ханш бол доктортой байж чадна. Тийхгүй бол ханшд хөдөлдөг ийм орчин бий байх юм бол нэг савлгаанд л юу шүү дээ. Тэм учраас эдийн засгийн энэ суурь үзүүлэлтүүдийг сайжруулах, эдийн засгийн хүчтэй зөв болгох, эдийн засгийнхаа бүтцийг сайжруулах чиглэлээр бол тууштай бодлогоодыг тууштай авч хэрэгжүүлэх шаардлагатай л гэсэн ийм л байр суурьтай байгаа. За хөдөө аж ахуй яам. Саулийн сайд 1-р микрофон дээр энэ дэр дэрч байгаа. Тий. Тэнд ажиллана. За гарамжаа гишүүний асуултанд хариулъя. Таны тэр хэлж байгаа асуудлууд бол маш зөв зүйтэй асуудлыг хөндөж байна. Хөдөө аж ахуй яамны хувьд бол 2100 мах сүний аяны хүрээнд бол энэ цагаан эдийн боловсруулах үйлдвэрүүдийг бол бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар 6 үйлдвэр цагаан эдийн боловсруулад ажиллаж байгаа. Европ стандартын бясалгын үйлдвэр бас ажиллаж байгаа. Цаашдаа бид нар бол энэ цагаан эдийн боловсруулах үйлдвэрийн тоог 30 хүргэе гэж бид нар ийм зорилтод дэвшүүлээд ажиллаж байгаамаа. Яг өнгөрсөн 7 хоног гэхэд Хинтэн аймгийн Баян улс суманд бол цагаан эдийн энэ үйлдвэрийг бол бид нар нээсэн. Хөвсгөл аймагт энэ үйлдвэрүүд бас ажиллаж байгаа. Цаашдаа Завхан аймаг, бусад алслагдсан аймагуудыг бүсчлээд нийтдээ бид нар 30 үйлдвэрийг цагаан эдийн боловсруулах үйлдвэр болгоё гэд ингээд ажиллаад явж байгаа. Бас 10-аад үйлдвэрийн тоног төхөөрөмжөнд ирсэн. Бид нар бол энийг бас шалгарсан газрууд дээр хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтраад энэ үйлдвэрүүдийг өгсраад байгуулад явъя гэд ингээд ажиллаж байна. 1 минут тодруулъя. Гарамж өгшөний микрофон. За энэ цагаан эдийн боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж 30 гаруй үйлдвэрүүдээ төсөл хэрэгжиж байгаад бид нар баяртай байна. Энийг бол дэмжиж ажиллана. Энэ үнэхээр зөв зүйтэй. Монголчууд малынхаа тоог хөөгд сүүлийн үед цагаан эдийн боловсруулах асуудлаа жоохон орхитуулах гээд байна. Энийг анхаараарай. За бид нар энэ эрчим хүчний салбар дээр үйлдвэрлэгчдэд тулгамдаад байгаа асуудлуудыг яриад байна. Ганц өөрийнхөө юм яриад байгаа юм биш. Бид таныг дарамтлагдаг, загнадаг сайд байгээ сонгоогүй шүү. Тэгэхээр юу ярих гээд байгаа юм гэхээр 19 аж ахуй нэгж байна. Энэ эрчим хүч дэд үтс барьчихад төрөөс яах учраа мэдэхгүй тулчаад байгаа. Энэ чинь ганц компани биш, 20-ад аж ахуй нэгж ийм хүндрэлтэй байдал орчоод байгаа. Тэгэхээр эднэртэйгээ уулзаад яагаад гарцыг шийдэж өгөхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьж байна. Монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарах цаг болцсон. Олигтойхон санаачлагтай ажиллавал энэ ажлаас аль хэдийн гарч байсан. Улс төржөө талцаад янз янзын санаачлаггүй хүмүүс энэ дотор байсан учраас ийм асуудал төрснийг бид нар яриад байна. Бид нар ярихгүй бол хэн ч энийг ярьж. За тогтгосрон гişүү асуулт асууя.